За сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өглөө өдөр орой минь Умардын элдний домгийнхаа дараагийн партаар уулзж байна. Тэгээд намайг дэмждэг болон шүүмжилдэг хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Цогтой тэгээд бүгдээрээ сабан болон лайкан дараад үзээрэй. Тэгээд бас Facebook пэйж дэмжиж өгөөрэй, фолловдоод. За тэгээд үлээ бичлэгэндээ орцгоё. Бичлэг маань яаж эхэлдэг вэ гэвэл Чөтгөр Устгалын салааны шалгаруулалтын эцсийн шат. Долоон бангад тэнгэрийн нэг шинээтэй маань нэг хүн гээд үзэж өгдөг байгаа. Нөгөө хүн нь яасан сул дорой юм бэ гэж шинээ хэлсэн чи шинээ шууд сэлмээр ингээл дайрсан чи нөгөөдг нь хаагаал. Удирдгчийн суудал минийх боллоо гэсэн шинэгийн сэлэм шууд дундуур уян болж хуваагдаал. Тэнгүүтээ шууд нөгөө хүнийхээ толгойг шууд тасддаг байгаа. Тэнгүүтээ манай шинэ бити хөөр гэл хүмүүс тэгсэн чи ингээд Чөтгөр Устгалын салааны удирдгчаа Жалжин тэнгэрийн шинээ шалгарлаа гэл амар дэмжээл. Үзэгдэл маань төв тэнгэрийн нэгдэл рүү шилждэг байгаа. Төв тэнгэрийн нэгдэлд нууц тамгын газар болон төв тэнгэрийн нэгдлийн маш олон тагнуулын албарыг удирддаг гадны мэдээллийг цуглуулдаг байгууллага гээл ер нь бол танилцуулдаг. Манай Сүхэ ах маань ажилласаа гарч идэг байгаа пайз нэг бол. Гэсэн чи нөгөө даргантай чи хийсэн зүйлийнхээ дараа миний өмнө гарч ирээд ийм зүйл ярьж зөрхөлж байна. Би чамд хөөн барих салааны удирдгчийн суудлыг өгж байгаа. Чи 14 минь утга зоож байгаа юм уу? Гэл амар ууралсан ч манай Сүхэ ах 50 нар. Би одоо миний өөр хүнд зүтгэх болсон. Би хөөн барих салааны ажлаа хизээч салгалтуулж байгаагүй. Баярлалаа, баяртай гэж явсан ч нөгөөт нь харсан. Чи одоо төв тэнгэрийн нэгдлийг чөлөөтэй алхаж явж чадна гэж бодоо юу? Мантаа та хоёр удаа амьд явахгүй. Бодохгүй гэдгийг би сануулж байна. Амар араас нь занцсан хэлдэг. Тэгэл манай Сүхэ ах маань явахаас өмнө гуучин ажлынхаа байруудаар ороод явж байгаа. Энэ саяхан ирсэн мэдээллүүд болтой. Би сүүлийн удаа нууц тамгын газарт ирж байгаа болохоор шатгаараа их мэдээлэл авах хэрэгтэй. Тэгэл бүх мэдээллийг уншиж эхэллээ. Байдсан чи эн чин гэл амар гайхдаг нэг мэдээлэлтэй. Тэгээ манай үзэгдэл маань манай сааги руу шилждэг байгаа. Сааги маань амар шархтсан цус нүчэндээ ойлголцсон. Яг үхэх гэж байгаа юм зүхтаагаал араас нь ингээл хоёр чэйжин дээрээ тэ хоёр асуураа гэх бурхны шивэстэй хүмүүс байн гэж сүүдэр дотроос гарч ирж дайраал манай саагийн новш гэж бид нар зохион байгуулалттай байна. Тэд намайг мэдсээр байж төв байрандаа авчирсан. Гэсэн чинь нөгөө манай мантаа дэржсэн нууцлынх нь яадаг билээ. Тэгээ чиний ард хэн байгаа юм бэ? Саагийг унснаа асуугаал. Хэн чамайг явуулсан юм? Үнэхээр юу ч хэлэхгүй юм уу? Хэлсэн чи саагийн шууд амдаа утаан бөмбөг гаргаж өгдөө. Нөгөөдөө тислээл зүхтдаг нөгөө ах нь те чи хичээж байна шүү. Тэгэл тэгсэн чи араас нөгөө сүүдэр шиг хүмүүс гарч ирэл саагийг маань цохиж унаагаал. Дээрс нь яг алах гайл дайрсан чи саагийг маань тохойно хамгаалдаг байгаа. Саагийн те санчраа үгүй гэл амар хашгираал. Тэгэл манай мантахаар үзэгдэл шилждэг. Манай мантаа те миний хувцс бодсноос удаан засагч байна шүү. Би хууч ирсэн л да, их хуучирсан л да. Танк настан хэлсэн шиг зүгээр шинэ хувцас авдаг юм билүү. Гэтэ тэр хувцсыг Хуан ах надад хийж өгсөн байл. Гэсэн чинь цаагийг маань хэрэг мантаа дээрэл мэдээлэл дуулгадаг. Мантаа тэ новш гэж чин цаагийн ямар нэгэн зүйл тохиолдсон байна. Гэл үзэгдэл манай саагийн руу манай саагийн бүр яг үхэх гээл хэвтэж үйдэг нохоогоо тэргээл үгүй гээл амар уйлал. Тэгэл нэг хоёр хүн шууд саагийг зүйл дуусгах гээл дайрсан чи мантаа гарч ирэл нөгөө хоёрын толгойг шууд тэр доор нь чавчиж угаасан чи нөгөө ах нь харангуйтай зогс. Чи түүний ард байсан байх нэ мантаа. Хоёр толгой чөтгөр. Жон Чоохун чи тэдэнтэй холбоотой байж гэж ахыхаа хэлдэг. Гэсэн чи нөгөөт нь хөөе зүгээр надад хэлчихгүй дээ. Миний нандин хамтрагчид дэмий өгчлээ штэ. Юу игээд байгаа юм очоо цогцыг нь ав. Миний үг хачин сонсогдож болох ч ертөнцийн үнэний талаар хүснээрээ уух. Харин хоёр толгой чөтгөрийн талаар мэдэх гэснээ хэрэггүй. Үгүй бол чиний эргэн тойрон дох бүх хүн аюулд орно шүү. Гэл бүх хүмүүсийнх нь нэрийг дуудаал хэлдэг. Тэнгүүтээ би чамтай дайсан болмооргүй байна. Миний үгийг санаж яваарай. Хайрлаж авсан дүүдээ өгж байгаа хамгийн сүүлийн зөвлөгөө шүү. Бас наад залууд чинь хурдан эмчилгээ хийх хэрэгтэй. Тэр сүнс салгах зүү гэдэг зүйлд
оногдсон болохоор одоо маш их хөвдөлт мэдэрч байгаа. Тэр зүүнт оногдсон хүнийг би гүйж явах нь хараагүй. Гэхдээ наад залуу чинь гүйж байсан. Анх удаа л харлаа гэж манай саагийн хэлдэг. Манай манта саагийг шууд аваад танг насны өргөрөө очдог. Тэр яагаад тайлбарлах цаг алга эхлээд түүнийг авар танд найдлаа шүү гэж танг настанд хэлдэг. Танг настны хэтэрхий их цус алдсан бай. Минжээ эхлээд цусыг нь тогтооё гэж ойлаа шууд эмчилгээнд ордог. Тэгэл мантаа саагийн тий өнгөрсөндөө хэлж байсан юмнуудаа боддог. Чонги чи зүгээр хин нэг хүн мөрж чадах уу? Саагийн чи хүн мөрж чадах уу гэсэн чинь нөгөө юу юм? Юу вэ? Үсүү хинийх юм? Цус заламуулгай чөтгөрийн аавра барил ашигладаг хүнийх. Би тэр хүний хоёр толгой чөтгөрийн шивэстэй нууцлаг байгууллагатай холбоотой гэж бодож байна. Гэлээсэн чи саагийн маань шууд нохойн дөгнөрлүүлээд энэ байхад болно. Би чамд хар сарны тэнгэр эзрэгт юу чадхыг харуулах болно гэж хэлдэг. Тэнгүүтээ манта араас нь аюултай санагдал шууд ухраарай гэсэн саагийн санаа зовох хэрэггүй дээ гэж явсныг бодоод надаас л болсон. Би түүнээс толсон гуйснаас болоод надаас л болоод гэл байсан шин эрдэм тайжуу мөрөн дээр гараад тайвшруулж байсан чи танаас хар сар бүлгээ өдөртөг чинь хараад дууга юу болсон бай? Цаагийн хаана байна? Гэсэн чи манта танг настан түүнийг эмчилж байгаа. Уучлаарай би түүнд аюултай зүйл хүссэн болохоор гэсэн чинь манта чи саагийг өөрийн хүслээр чамайг дагаж байгаа ч тэр бол хар сарын хүн. Ийм зүйл болоод байвал бидэнд хэцүү байх болно. Ер нь бол ингээд саагийг маань энэ бүх зүйл дуусаад эмчлэгдсэн дараа нь шууд биеийн нэдэнгүүт хар сар бүлэг рүү эвгүүлээ явуулаарай гэж хэлээл. За явдаг. Тэгсэн чинь ингээ манай хүн шууд ордноос нь гарч ирэл байдсан чинь нэг хүнтэй тэр хүнд хэмтсэн үү гэж асуусан чинь тийм ээ гэж хариулаад цаагээ туслахыг хүссэн бас түүнд мантгаач туслана гэж хэлсэн. Гэхдээ энэ хүн одоо хэтэрхий аюултай бидэнд нөлөөлж мэднэ. Тэгэл нэг нууцлах хүнтэй ярилцаад очиод харсан бүлгийн өдөртөг чинь мантгаа байхгүй байсан. Бид хоёр толгойд тэр мөрдгөл байсан. Хар сар бүлгийн өдөртөг чинь тий. Та яагаад ингэтлээ мантгаа туслаад байгаа юм бэ? Буцаж очиод ярилцъя. Цаагийн зүгээр дээ тэр бол хүчтэй хүн гэж хэлээл сэтгэлийн засаал явдаг. Дөнгөж үзэгдэл манай даваа болон шулам гэд байгаа. Энийг цагаан шулам гэдэг ер нь бол хэдүүл энэ цааштай гэд амар олон гарах дүр болохоор сарнаа гэдэг дуудаа юу заяа. Сарнаа тэр хоёр ингээ нүүр тул зогсон байдалтай. Үзэгдэл маань дуустдаг. Дараагийн үзэгдэл маань болохоор манай мантгагийн өнгөрсөн өдрүүдэд ер нь бол үргэлжилдэг байгаа. Мантгагийн шүүлтийн өдөр болсон өдөр энэ үед өөр газарт гэд нэг цайн уушин газарт 3-7 гот алуурчдын бүлгэм болон гэд бас нэгэн өөр алуурчдын бүлгэм хоорондоо дайндаад манай сарнаа гэдэг ингээд туслаа явж байсан худалдаачдыг ер нь бол дүүрэн дээр нь бүгдийг алсан байдаг. Манай сарнаа тэрийг хараад шууд цагаан шулмынхаа ер нь хувиралт ороод тэр хүмүүсийг бүгдийг нэг гүйс тэмцэрсэн байдаг байгаа. Нэг зүйлтэйг тусан талаа урсгаал. Чи нөгөө нэг тулж исэн алуурчд нь энэ харгас тогшин уулын дээрэмчид надад сайн хандсан худалдаачд руу дайрсан гэл манай сарнаа ууралцсан бүгдийг халаад бид тэдэнд хүрдэг ёстой шийдвэрийг нь өгсөн төдий гэтэл та нар намайг шолом гэж дуудаж байсан алхахыг завдлаа гэл нөгөө өндөр бас бүлгийн хүмүүсийг бас хядаж байдаг байгаа. Нөгөө бүлгийнх нь байж боломгүй юм. Зооны бүлгэм нэмэлт хүч ирэмсэн бүгд шулманд алуулчихлаа. Бид бүгд ингэж өгөх гэж үү гэл өвгөнийхэн толгойг нь бас манай сарнаад бас тастаал. Би өөрийн хүсэлт сайн хандаж дайснуудаа шулам шиг ханддаг. Би явандаа өөрийн гараар түн нутгийг хөөс тэмцэх болно. Гэхдээ одоо цаг нь биш. Та нарт хэд бардаж ийм зүйл хийх гэж байх гэж хэлсэн чинь манай даваар үзэгдэл шилждэг байгаа. Манай даваад маань нэг хүн ирээл ер нь ингээд урд төв нутагт нэг цагаан шулам гарч ирэх хүмүүсийн амар хятад нэ гэсэн чинь шулам гинэ юу яриад байгаа юм. Шуламтай анх таарсан голлон бүлгэм тусламж хэрэгтэй гэдгийг мэдээсэн.
зонион бүлгэм тусламж өгсөн ч тэд бүгд хүйс тэмдрүүлсэн байна. Тиймээс тэд одоо танаас тусламж гуйж байна. Гэсэн чи манай хишгээ цаансан шулам нөгөө манай даваа хишгээ гэж хэлсэн чи. За тийм эрхмээ сайн яваарай гэж манай давааг шууд явуулцдаг. Манай даваа эхлээ дээрэмчд одоо шулам уу? Одоо шууд явъя гэж хуцаан бариад шууд гардаг. Тэгэл манай сарнаа ууланд модон дотор алхаж исэн чи. Хажуу талаас нь даваа гарч ирэл. Шууд таньдаг. Өө энэ нэмэгтэй чинь 7 жилийн өмнө Умардын Тэнгэрлэг бүлгэмд түүнтэй хамт байсан. Хатагтай юу гэж таниутай. Би 7 жилийн өмнө Умардын Тэнгэрлэг бүлгэмд анх таараад таныг онцгоон гэж мэдсэн чи та миний бодж байснаас хамаагүй л юм. Сарны хатагтай та жуунхаач гарч ирсэн шулам уу? Гэсэн чи сарны маань таньдгүй. Чи хэн бэ? Намайг мэддэг юм уу? Бас би шулам биш. Тэр намайг санахгүй байна гэж юу? Тэгвэл ард чинь юун цусны мөр гарчихсан юм гэж асуув. Гэсэн чи сарны маань тэд эхэлж дайрсан. Тэд яагаад эхэлж дайрсан юм? Хатагтай сарнаа би танд аль бүлгэмх гэдгийг чинь мэдэж болох уу гэж асуусан. Сарнаа бүлгэм мэддэггүй. Тэнгүүтээ манай даваа маань харанхуй тэнгэрийн номын цэнхэр салхинд өөрийн харуулan элдний сүүдэр илд жигүүрэн дэлгэж тэнгэрлэг жад болон дэлбэлэн чөтгөрийн зүх уулын хувааж харанхуй шүнийг гэрэлтүүлнэ гэж шулам дуулдаг. Цагаан шүний шулам. Чи одоогийн цагаан шүний шулам болтой. Гэсэн чи манай сарнаа цагаан шүний шулам эзэн. Тэгээ шууд тэр хоёр маань шууд нэгнийгөө дайрдаг. Тэгээ шууд амар хүчтэй дайралт солилцоол. Манай даваа маань те ариун гэрлийн жолоодлого гэж дайрсан чи манай сарнаа бултаал. Тэгсэн чи дараагийн дайралт нь 3 гэрлийн эргүүлэх дайралт гэж дахиад дайрсан чи манай сарнаа тэр дундаас нь бултаал өөрийнхөө дайралт хийлгээдэг. Даваа тэрнээс нь булцсан чсэн хальт зүсэгдсэн байхад сарнаа шууд тэр нь ашиглаад сайн дайралт хийгээл. Тэгсэн чи даваа дахиад ариун гэрлийн жолоодлого шудрагсны цохилт гэж манай сарнаа амар хүчтэй цогтөв. Тэгээд манай үзэгдэл маань цаг ирүү шилждэг байгаа. Цагийн маань ухаан ороогүй би нэг дээрцэн чсэн. Тэрэндээ байж идэг. Тэнгүүтээ манай Минжээ болон Манта хоёрын яриагаар үргэлжилдэг байгаа. Манай Минжээ би хамгийн бат бүх материалаар хуц хийж байгаад болохоор аюулд орсон үед чинь чамд хэрэг болно. Бараг дуусгаж байгаа болохоор жаахан хүлээч. Шарах чинь бараг дийдгсэн байна. Гүү юм гэж бодсон чинь гайгүй санаа зовт байдгийлээ. Гэсэн чи манай Манта надад тусалж байгаад баярлаа. Тэгэл байдсан чинь манай Сүхэх эзэнтэй гэж гүгээд ирдэг. Манай Манта хараад Сүхэ гэсэн чи би нууц тамгын газарт байхдаа энэ мэдээллийг авлаа. Бэмбэн мужийн ойролцоо Жончоохоо шулам гарч ирээд хөнлөө болон зоогоо мүлгмий тулгаанчдыг хядсан байна. Тэр цагаан арьс мөнгө үстэй бас чакрам ашигладаг гэсэн. Миний бодлоор тэр сарнай байх гэлээсэн манай Мантагийн царай шууд ховс ээж өөрчлөгдөв. Шууд сарнай руу явдаг байгаа. Үзэгдэл маань манай сарнай болон даваа хоёрын тулаанд руу шууд эргээд үргэлжилдэг. Манай сарнай чамайг хараал идэг гэж. Араас нь дахиад дайралтай хэлгээгээл. Тэгсэн чи шууд манай даваа шууд гизээр нь тэрж аваад газар шууд хойш нь саваал амар хүчтэй. Тэгсэн чи хатагтай юу? Үгүй цагаан шулмаа. Эсэргүүцэх юм бол гэлсэн чи манай сарнаа шууд хүчтэй дайралт хэлгээгээл. Мөнгөн үмэний нэр алганы цууралт дайрсан чи манай даваа хаацсан. Тэгэл байдсан шууд дээрс нь дахиад асар хүчтэй дайралт хэлгээ. Бэлдэж өгөө. Агуу хэрдэлтийн чакрам гэл. Тэгээ шууд нөгөө дайралт хэлгээсэн чи манай даваа энэ аргагүй энерги шөнийн дөрвөн эзэдийн нэг болох цагаан шөнийн шулмын хүч гайхалтай юм тийм ээ. Намайг бүх хүчийг минь тулуулахын тулд энэ зэргийн хүчтэй байхад хэрэгтэй. Хүрээд ир гэл. Ариун гэрлийн жолоодлого, ариун нудрах хаяг гэл. Тэгээ шууд нөгөө дайралтах нь өөрийнхөө хүчтэй дайралтыг хэлгээгээл. Тэгэл нэг рүү бас амар хүчтэй дайралтуудаар угсраа дараална. Дайрдаг. Эртэлтийн чакрам ядаргаатай юм. Гэл шууд хойдолдоо шууд энергиэрээ хоёр гар үүсгэл нөгөө хоёрын бариад одоо би өмнө чөтгөрт хадгалж байсан чадваруудаа хэтэрхий олныг ашиглажглаа.
Энд манай Сарнай өөмөний чөтгөр гэж гайхсан чи. Чи тийм ч хүчтэй гэсэн үг. Тийм л хүчтэй гэсэн үг гэж Сарнайг нь магтаал. Гэтэ дөрвөн эзэдийн домгийг удахгүй Тэнгэрлэг даяанч дамсгаж би дуусгах болно. Тийм ээ, өөмөний чөтгөрийн эртний тулаанаас хүн чирхаа авсан, ухарсан. Тэр одоо хаа нэгтээ нуугдж байгаа гэл. Манай дамсгаж дотроо бодоол. Тулаан өргөжлүүлсэн чинь манай Сарнай руу шууд бэлгүүс рүү нэг илт зоогддог. Нэг хүн санасан юу онцглоо. Эцэст нь би чадлаа. Мууш улам чамайг сул дорой гэж тоохгүй байна уу? Гэсэн чинь манай дамсгаж энэ шудрах тулааны чи яаж байгаа юм? Эн чинь юу вэ? Гэсэн чинь нөгөө нь те. Өө агуу хүчит Тэнгэрлэг даяанч даваа хүнлүүн болон зонлооны тоогоо олон тулаанчид энэ шуланд алуулсан. Юуны чинь шудрах тулаан. Цагаан шөнийн шулан бол Пяжийн өкстэй дайсан гэж тэгж хэлж амжаагүй байтал манай цаанчлаа шүү. Сарнай маань толгойг нь авдаг байгаа нөгөөний. Тэгээ шууд бэлгүүснээ сэлмээр гаргаад тусаан байгаал. Яасан чи манай даваа новш гэж ийм зүйл хүсээгүй гэхдээ чи хүн алхаан болох хэрэгтэй. Ялх гарын нойрол татаал зогсоосон чи манай манта чи гараа авч болох уу гэл. Энэ үзэгдэл ингээд дуустдаг байгаа энэ чав. Тэгээ дараагийн чавтар дээрс бүр гоё юм болно шүү. За тэгээ намайг үздэг дэмждэг хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэгээ цаашдаа баг угаар сайжраа явуулшгүй. Тэгээд ойрдоо тэгээд өдөрт яг 1 мэтчлэг оруулаад байгаа шалтгаантай шүү бас тэгээд. Одоо тэгээ 2-3 хоногийн дараа нас ер нь мэтчлэг оруулахгүй.